За сайн мэцхан хүүхдүүдээ. Өнөөдөр дата үсэг буюу дэти үсгийг давтах дасгал хичээлийг өгшин танд хүргэж байна. За телевизээр бол энэ хоёр үсгийг заасан. Энэ ногоо өснөгтөнд байгаа үсгнүүд бол танд сурах чигтэр байж байгаа. Багш нь энэ дэр жоох нэмэлт тайлбар хийн. За энэ дээр бол энэ Д үсэг, Т үсэг хоёрт л нэг жижиг ялгаа байгаа. Д үсгийн хүчний дэвсгэр гэдэг ном дээр ч бичсэн. Т үсгийг болохоор үл дэвсгэр гэж бичсэн. Тэгэхээр энэ хоёр ямар учиртай юм гэхээр энэ Д дэвсгэр үсэг гэж юу гэлдэг юм бэ гэдэгтэр үгийн дунд буюу адагт ардаа их шиг гүйгээр үе битүүлж ордог гээгүүлэгчийг дэвсгэр үсэг гэдэг. Тэгэхээр энэ Д нь бол дэвсгэр үсэг юм биш үү? Т нь болох дээрээ үгийн дунд буюу адагт ардаа энэ Д үсэгтэйг адилхан үе битүүлж орохгүй, өөрөөр хэлбэл ардаа их шиггүй орж чадахгүй. Т үсгийн ард заавал их шиг байна гэсэн үг. Тэгэхээр ардаа их шиггүй орж чаддаг гээгүүлэгчийн дэвсгэр үсэг гээд ардаа их шиггүй орж чаддаггүй байнга их шиг авдаг энэ болох дээр үл дэвсгэрлэх үсэг гэдэг. Тэгэхээр энэ ямар ялгаатай юм гэхээр энэ үгийн адагт дунд орохоор бид нарт гарч ирнэ. За тэгэхээр энэ Д үсэг, Т үсэг хоёрын маань дүрс энэ үгийн ихэнд бол хоёулаа яг адилхан байна. Тэгээ энэ бол дармал хэлбэр нь. За дармал хэлбэр нь бол ингээ хоошоо гэдэс шүдтэй хэлбэр, бичмэл хэлбэр нь ч гэсэн бас хойноо гэдэс шүдтэй. Энэ ДТ үсгийн үгийн ихэнд орж байгаа хэлбэр бол яг адилхан. Бид нар үгийнхаа утгаас хамаарат тухайн өгсөн үгийг одоо дал гэж унших уу, тал гэж унших уу гэдгийг утгаас хамаарч ингэж энэ хоёрыг ялгана гэсэн үг. За үгийн дунд ороод ирэхтэрээ энэ Д үсэг маань үгийн дунд хоёр янзаар тэмдэглэж байгаа. Энэ эхнийх нь бол дармал хэлбэр гэсэн шүү дээ. Энэ сүүлийнх нь бичмэл хэлбэр. Тэгэхээр Д үсэг үгийн дунд энэ эхнийх нь хэвтээдээ энэ доотлих нь болохоор босоо Д гэж байгаа. Энэ бичмэл хэлбэр нь. Тэгэхээр энэ хэвтээдээ гэдэг нь болох дээрээ И үсгний шилбэн дээр гэдэс орж ирээд нуруутай. Энэ дармал нь ч гэсэн бас энэ И үсгний шилбэн дээр гэдэс орж ирээд энийг болохоор хэвтээдээ гэж байгаа. Энэ хэвтээдээ гэдэг нь болох дээр нөгөө ардаа их шигтэй. Одоо О гэсэн их шигийн өмнө орсон дэг энэ хэвтээ хэлбэрээр бичгэнэ шүү дээ. Тэгвэл энэ босоо Д нь болох дээрээ гэдэс шүд гэсэн хэлбэрээс бүтэж байгаа. Энийг болох дээрээ ямар үед бичих үү гэхээр ардаа одоо гээгүүлэгчтэй орсон үед өөрөөр хэлбэл араас нь их шиг ороогүй үед бол энэ босоо Д хэлбэрээр бичдэг юм хоёр хэлбэр байгаа энэ Д дээр. Т болох дээрээ үгийн дунд энэ ардаа их шигтэй ордог буюу хэвтээдээ хэлбэртэй адилхан хэлбэрээр бичигдэнэ гэсэн үг. За ард нь огшоогоо бичих хэрэг тодорхой болно. За үгийн адагт ороод ирэхтэрээ Д үсэг маань бас хоёр хэлбэрээр бичигдэж байгаа. Энэ хэвтээ босоо хоёр Д. Хэвтээдээ нь болох дээрээ энэ уурах шиг хэлбэртэй байгаа. Энэ үгийн дундлын хэвтээдэг уурган дээч гэж хэлдэг. Ийм шилбэн дээр гэдэс тэгээ уршаа имжиж одоо сүлтэй энэ хэлбэр. Нөгөөх нь болох дээр энэ гэдэс сүүл гэсэн ийм хоёр хэлбэрээр бичигдэж байгаа. Тэгэхээр энэ хоёр нь дармал, энэ хоёр нь бичмэл шүү дээ. За энэ одоо сүлтэй энэ хэвтээдэгээр төгсдөг үг монгол хэлэнд бол бараг байхгүй нь 2-3 үг байгаа. Энэ юу гэхээр эд бараа эд тавар гэдэг үгийг нэг эд гэнгээр төгснө. Нөгөөх нь дид буюу 2 дугаар гэдэг үгийг бас ингэж нэг төгснө. За тэгээ буудгаар гэдгийн будыг ингэж бичнэ. Өөр үг бол ингэж бичигдэггүй. Ихэнх үг бол энэ дээгэр бичигдэнэ. Өөрөөр хэлбэл энэ гэдэстэй сүүл гэсэн хэлбэр буюу босоо дээгэр бичигддэг гэсэн үг. За Т болох дээр үгийн адагт орж чадахгүй. Үл дэвсгэрлэн гэдэг маань юу гэсэн үг гэхээр ардаа их шиггүй орж чадахгүй гэсэн үг. Дэвсгэрлж чадахгүй. Өөрөөр хэлбэл Т-гэр эхэлсэн үгийн ард заавал их шиг, Т-гэр төгссөн үгийн ард заавал их шиг байдаг. Цаст, мөст гэдэг үгнүүд манай кирилл дээр ЦАСТ, МОСТ гэх ингээд Т-гэр төгсөж байгаа бол үндэсний бичгээр очих дээр цасуутуу, мөсүүтүү гэдэг ингээд ардаа заавал их шигтэй. Зарим тохиолдолд А-тай, Э-тэй ингээд их шигтэй байна гэсэн үг. За тэгээд одоо энд болох дээр ДТ гэсэн хоёр үсгээ АЭ-гээр амьлуулад дата ДТ гэсэн хэлбэр гарч ирсэн байна. Үгийн ихэнд дата гэсэн үеийн тарагдж байна. Нөгөө ДТ үсгэн дээрээ нэг шүд нэмэгдсэн байгааг харж байгаа. За үгийн дунд бол одоо дата үсэг маань энэ хэвтээдээ буюу их шигийн өмнө ордог Д
Т2-ыг адилхан гэж багш нь хэлсэн шүү дээ. Энэ босоо Д бол энд хэрэглэгдэхгүй. Ягаад гэвэл араас нь их шиг орсон юм чинь. За тэгэхээр энэ дарамлаар энэ дата бичмлэр бас дата 2 орно гэж уншина гэсэн үг. Үгийн ядагт мөн адилхан да та гэж уншина гэсэн үг. Мөн Д Т гэж уншина. За тэгэхээр энэ хэвтээдгийн араас сүүл А юм уу сүүл Л орж байгааг танд харж байгаа бах. Энэ ДТ-гийн араас орхиц АЕ бол хэзээ ч орохгүй. Сүүл АЕ орно. За ДТ-г И-гээр амьлуулсан хэлбэрийн тарагдж байна. Тэгэхээр энэ ДТ үсгэний араас үгийн дунд И-чний юм шилб байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ДТ гэсэн хэлбэрийг дармал бичмэл хоёр хэлбэрээр үгийн ихэн дунд адагт энд тэмдэглэсэн байна. За үгийн адагт бол И-г ингээд ном хэлбэрээр тэмдэглэдэг шүү дээ. Энийг Д гэж уншиж болно, Т гэж уншиж болно. Дармал бичмэл төстэй байна. За энэ болох дээрээ до то дуу туу бол энэ нэгдүгээр үед үгийн дунд чинь О чинь юу гэдс байдаг шүү дээ. Тэгээ нэг до то гэж уншиж болно, дуу туу гэж уншиж болно. За нэгдүгээр үеэс ошлол оогоор уншдаг, уугаар уншиж явчихдаг шүү дээ. Энийг дуу гэж уншина, туу гэж уншина. Үгийн адагтаас дуу гэж уншина, туу гэж уншина. За дөөтөө дүүтүү хоёр бол үгийн нэгдүгээр үед орох дээрээ шилбэтэй байдаг. Тэгээд энэ дөөтөө дүүтүү гэдэг. За одоо багш нь танарт бичиж үзүүлэх гэж байна. Тэгэхээр энэ дөөтөө дото хоёр бол нэгдүгээр үеийн шилб гэдэг хэлбэрээр л ялгагдж байгаас биш бусад нь бол адилхан байгааг та бүхэн анзаарж байгаа хаа. За одоо багш нь эдгээр үсгүүдийг яг үндэсний бичигт яаж бичих вэ гэдгийг харуулъя. За тэгэхээр нэгдүгээр хамгийн гол нь одоо яг хаанаас эхлээд үсгээ яаж бичиж гин гэдэг аргачлалаа л гэсэн хараад аваарай. Тэрийг л харуулах гэж байна. Болж байгаа. За ингээд одоо үгийн ихэнд Д үсгээ бичиж гин нуруу тэгээ хоошоо гэдэс шүд нуруу гэсэн хэлбэрээр үгийн ихэнд. За Д үсэг үгийн ихэнд ингэж бичих нь дөрвөлжин шугамны яг нэг нүдэнд л багтж байгааг харж байгаа бох тийм ээ. За үгийн дунд Д үсэг маань бол хоёр хэлбэртэй байдаг. Одоо багш нь та нарт хэвтээ Д буюу уурган Д нөгөө ихшгийн өмнө ордог Д-г яаж бичих вэ гэдгийг харуулж байна. Тэгээд нуруу шилбэ гэдэс тэгээ буцаад нуруу гэсэн зөвлөгөөс бүтэж бичлээ. За одоо багш нь та нарт босоо Д буюу гээгүүлэгчийн өмнө ордог Д үсгийг яаж бичихийг харуулж байна. Нуруу гэдэс за тэгээ шүд гэсэн юм хэлбэрээр. За шүдээ бол ойрхон бичсэн шүү. Нүгтэн дээр арай холдчихлоо. Шүд гэдэс хоёр бол хоорондоо ойрхон байх хэрэгтэй. За дахиад тараараа нуруу гэдэс шүд тэгээд нуруу ийм хэлбэрээр бичигдэнэ. За үгийн адагт Д үсгэн маань бол хоёр янзаар бичигддэг. За энэ багшийн бичиж байгаа энэ хэвтээ Д-тэй тэгээд одоо сүүл хэлбэртэй энэ Д бол одоо Монгол үгэнд бараг ордгоо түрүүнгөө дид ид бод гэдэг нэг 2 3 үгэнд л ордог гэж хэлсэн шүү дээ. За бичих аргыг харж байгаа байх. Нуруу шилб гэдэс уршаа нуруу яваад жохоо өнгөрж байгаад уршин чүчүүд махилахчж байгааг харж байгаа байх тийм ээ. За одоо нөгөө түгээмэл ордог Д үгийн эцэст ордог Д нь болох тэрэ хараарай. Нуруу нар зөв тойроод гэдэс за буцаад нуруу явлаа доошоо сүүл. За энэ хэлбэр бол үгийн адагт ордог Д-гийн хамгийн түгээмэл хэлбэр байгаа. За одоо Т үсгийг үгийн ихэнд яаж бичихийг харуулъя. Д үсэг, Т үсэг хоёр бол үгийн ихэнд ордог хэлбэр нь адилхан байгаа. Нуруу хоошоо гэдэс залгаад шууд шүд нуруу гэсэн хэлбэр. За тэгэхээр ДТ хоёр бол үгийн одоо ихэнд хоёулаа адилхан байна. За үгийн дунд Д маань хэвтээ ДТ-гээ буюу уурган ДТ-гээ адилхан бичигддэг. Тийм ээ. За юм байна.
Тэгэхээр нуруу, шилбэг, гэдэс, нуруу гэсэн хэлбэр. За үгийн адагт Т үсэг маань ордоггүй үл дэвсгэрлэх шиг учраас өгшин зүгээр тэнцүүгийн тэмдэг тавиад орхиж. За одоо бүгдээрээ ДТ үсгээ А Эгээр амьлуулад холбоод өччихье. Шууд нуруугаар холбоод өччихье. За зөмрөө Д чи өөрөө юм жижиг шүдтэй байгаа. Тэгээд А за нуруугаа жоохон явж байгаа. Дахиад Д. За нуруу яваад дахиад А. Дахиад одоо энд Д явъя. Үгийн адагт зөвхөн сүүл АЭ л ордог гэж хэлсэн. За энэ да гэж уншиж болно. Та гэж уншиж болно. ДТ гэж уншиж болно гэсэн үг. За одоо ДТ үсгээ Игээр амьлуулж яаж үчгийг зааж үгээ хараарай. За үгийн эхэнд ДТ үсгээ бичлээ. За Игийн шилб ДТ-гээ бичлээ. Игийн шилб явлаа. Тэгээд Т явлаа. За Игийн шилб арай богинотсон. За харж байгаарай миний хүүхдүүд өгсөн дахиад өч. За ер нь бол Игийн шилб бол яг дөрвөлжин шугамтай нүдээр арай хөрлөгөө тулсгээл очиор зогсно. Энэ Д үсэг маань болох тэрэ дөрвөлжин шугамтай нүдэндээ бүрэн хүрнэ. Ялгүй нэг цэг хэмжээтэй жоох илүү гарчиж болно. За Д жоох явъя. Арай л дахиад богиносгоч байна. За дахиад дараарай. Д үсэг орж ирлээ. Д-гээр уншин, Т-гээр уншин. За И дахиад Д дахиад И за дахиад Д. За үгийн эцэст И маань шилб байдаг тийм ээ. Игээ нэлээ жоох ууртай гэж хэлсэн. За энийг Д гэж уншиж болно. Бас Т гэж уншиж болох нэ. За одоо бүгдээрээ ДТ үсгээ А уугаар амьлуулж бичиж. За Д үсэг бичлээ. А уугийнхаа гэдсийг бичлээ. Доо гэж уншин, дуу, туу альгаар нь ч уншин тухайн үгнээсээ хамаарна. За одоо багш нь Д-гээр бичингүүтээ уншия. Доо, дуу. Нэгдүгээр үеэс зөвхөн уугаар юм уу үгээр уншин тий. А уугаар уншихгүй. За энийг тэгэхээр доо, дуу гэж уншиж болно. Дүү гэж уншиж болно. Биш. Туу гэж уншиж болно гэсэн. За одоо шин үгээр амьлуулж бичиж үзээлээ. За Д үсгээ бичлээ. Нуруу, хошоо гэдэс, шүдэ. За үү маань бол нэгдүгээр үед шилбэтэй байдаг тийм ээ. Гэдсэн дээрээ нэмээд шилбэтэй байдгийг анзаарч байгаа. Нэгдүгээр үеэс хойш бол дуу дөөч адилхан мал авчдаг шүү дээ. Зөвхөн үгийн нэгдүгээр үед л шилбэр ялгардаг. За ингээд энэ дөө дүү дүү. За тэр дэгээд эдлэгчснийхээ адилхачдаг юм уусна. За ингээд дүү гэж уншиж болно. Түү гэж уншиж болох нь. Тэгээ хамгийн гол нь саяын хөшөөхө бичсэнийг хараад одоо энэ телевиз интерес зарим хүүхдүүд дарамлаар өвчтсөн сүүлээ одоо дарамл хэлбэрээ хойш нь шууд татчихсан ч юм уу. Тэгээд энэ ДТ үсгийнхаа гэдсийг буруу бичсэн хүүхдүүд үлээ. Тийм ч бас багш нь зориуд танд ингэж бичих арга техникийг хэлж өгч байгаа шүү. Энийг сайн одоо багшийнхаа бичсэнийг дахиж хараад ингээд нэг мөр энэ уюуд штэ энэ даа дэ доо дүү гэсэн энэ үсгнүүдээ нэг мөр сайхан
гараа зөвшөөртөл бичээрэй заяа. За одоо бүгсэн танарт энийг 9 холбоо өгсөн байгаа. Дараах холбоо өгсөйг хуулж өчээд дээтэй үсгийг өөр өнгөөр ялган тэмдэглэх юм ажил байгаа. Өөрөөр хэлбэл 9 холбоо өгөө биччихээд дээ үсгээ шараар Т үсгээ ногооноор ч юм уу ингээд арай өөр өнгөөр ялгаад тэмдэглээд гэрээ. Яг тэгвэл энэ хоёр үсэг маань нэг ижилд үстэй учраас тэрнийг одоо хам орчноос нь буюу хойд хурд хүүгнийх нь утгаас одоо ялгаж унших чадвараа цөмөр сорж ийн гэсэн үг. За ингээд эхний үгээ энэ дээр дарамлаар бичсэн байгаа. Тэгээ багш нь болох дээрээ танарт бичмээр яаж бичих үү гэдэг дадлагыг л өнөөдөр хэлж өгöd байгаа шүү дээ. За ингээд эхнийх нь төлөө төл мал гэсэн холбоо үг байна тийм ээ. За энийг одоо бичмээр бичсэн мөрөө. Би хамгийн гол нь бичиж байгаа аргаа хараад даваа. За тэгээд төл. За дараагийн үг нь мал тэтмийг бол ингэ сайхан том тавьж өгөн тийм ээ. Мал. За хоёр дахь холбоо үг маань рад одоо энд нэг дэ орж ирж байгааз түмэн. За ард түмэн гэдэг үг байна. За үгүй ядагт дэвсгэртэй маань гэдэс сүүлс хэлбэрээс үтдэг тийм ээ. Ард. За одоо энийг дээгэр биш тээгэр уншин шүү дээ. Ард дүмэн гэж уншихгүй ард түмэн гэж уншин шүү дээ тийм ээ. За энэ үсгнийхээ гэцгийг тавь. Түмэн. За ард түмэн. За дараагийнх нь том талбай. Том талбай гэсэн үг байна. За бичиж. За бичиж байгаа арга хараараа минь өгдөөд. Эвэр гэцгийг хамгийн сүүлд өчтдөг тийм ээ. За том талбай. За төвс хүчж байгаа арга хараарай. За тэгж жоохон тэмүүлчихлээ. За За ил үсгнийхээ еврейг тавь. Талбай. Тал гэдэг үгийг талаа гэж үчдэг шүү дээ. Тэгэхээр талбай гэдэг үгийг талабай гэж үчнэ. За дараагийн үг нь тэмээн тэрэг гэсэн үг байна тийм ээ. Тэмээн гэсэн үг. Тэрэг. За тэмээ жахалтчлаа. За дахиад дараараа хөтөд. За энэ юм үг ингээ одоо эндээс сүүл ин орж ирж. Тэмээгээ. За энэ сүүлээ жоохон дармал юм шиг биччихлээ гэсэн. За тэмээ за одоо ийм үсгнийхээ гэцгийг хүчиж. Тэмээн гэсэн үг тийм ээ. За тэрэг гэдэг үгийг тэргэ гэж үчнэ.
За эр үсэг бол үзэг салгаж өчтдөг. Тэр одоо энэ шүдтэй орхиц бол тийм ээ. Тэрэг тэмээн тэрэг морин тэрэг бүхэр тэрэг тэмээн тэрэг гэж байдаг ш. За дараагийнх нь тооны томьёо гэсэн үг байна. Тогоон тооны томьёо. За энэ сүүлийн нэр төгссөн үгэнд харьяалахын тялгалын гэсэн дагавар залгадаг. Нөхцөл залгадаг гэж багшнаас хэлж яасан. За тогоон гэж үчичээд тэгээд салангад өчтдөг. Одоо энэ дарамл дээрээс хараарай хүүхдүүдээ. Тогоон гэж салангад өчсөн энэ бол харьяалахын тялгалын нөхцөл шүү дээ. Тогоон одоо яг багш нь өчиж байна. Тогоон энэ хоёрыг нийлүүлээд тооны гэж уншина. Харьяалахын тялгалын нөхцөл гэсэн. Томьёо гэж үчина тийм ээ. За орхиц За ийм үсгнийхээ эзгийг өччихье. За тооны томьёо. За дараагийнх нь туг далбаа гэсэн үг байна тийм ээ. Туг гэрэлтэйгээ тохирж байна. Эр үгийн үгээс энэ агшлага буюу гэж туг За илийнхаа еврейг тавилаа. Гаагийнхаа хоёр туслыг тавилаа. Туг далбаа гэсэн үг. За дараагийнх нь тугал ботго гэсэн үг байна. За гэгийнхаа хоёр туслыг тавьчих. Тугал. За ботго тэмээний ботхыг ботго гэж үчдэг тийм ээ. За жоохон жижиг үччихлээ тэгээд сатах. За дотор энэ түрүүчийн хичээлээр өгш нь Google Meet-ээр заахтаа хэлсэн тийм ээ. Гэдэг энэ дотор он орж ирнэ. За гэгийнхаа хоёр туслыг өчлээ. Тугал ботго. За дараагийнх нь төлөв байдал гэсэн үг байна тийм ээ. Төлөв. За тэгээ өчлээ. Үгүй ядагт нөгөө дэвсгэр байна ардаа гişгүү. Төлөв. За илийнхаа еврейг өччихье. Төлөв байдал. Хос их шиг орж ирчин. Эхний шилбиг хоёр дахь шилбиг гэж уншина. За төлөв байдал. За дараагийн үг нь хамгийн сүүлийн үг маань түргэн хурдан гэдэг үг байна. Хурдан түргэн. За бичээ. Түргэн.
монгол хэлтэйгээ буюу кириллтэйгээ тохирч байна. Түр. За эр үсэг бол үзэг салгаж чинь. Тэгээд им үгийн г эн төргөн. За хурдан. Д-ийн ард а тавьчдаг кирилл дээр энд у тавьчих чинь хурдан гэдгийг хурдун гэж бичнэ. За эр үгийн х дээрээ юм том зартагтай байдаг тийм ээ. Х өөрөө шүдтэй байдаг. Тэгээд ө эр д ө эн хурдан. За одоо тэгэхээр багш нь та бүхэнд энэ 9 холбоо үгийг яаж бичихийг аргачлалыг хэлээд ингээд бичээд өгчлөө. Одоо миний хүүхдүүд гэртээ яг энэ зааврынхаа дагуу сайхан багшийнхаа бичсэнийг дуурайж ингэж хуулж биччихад тэгээд дэтэй үсгээ хоёр өөр өнгөөр тодруулаад за энийг хамгийн ихнийх нь мэдээж дээгэр уншихгүй тэгээр уншина. Тэгээ зэнкрээр дэгээр ногоо норч гэдэг юм ингээд тодруулаад бичээд өгөө нүдлээрээ заа юу. За ингээ өнөөдрийн хичээл дууслаа. Баяртай.